Дараагийн мэдээлэл танилцуулъя. Бүгд найрамд хятад ард улсад үйлдвэрлэлийн үйл ажиллагаа 1-р сард буурсан үзүүлэлт гарсан байна. За ялангуяа энэхүү үйлдвэрлэлийн үйл ажиллагаа буурах басанд одоо ажилчдын шилжих хөдөлгөөн гол нөлөөллийг үзүүлж байгаа. За ажилчдын хувьд бол тус улсын чухал баяр гэгддэг цагаан сарын баярт бэлтгэн одоо төрлөх хотууд руугаа явах ийм үйлдэл гарч байгаа. За үүнээс болоод үйлдвэрлэлийн үйл ажиллагаа удаашрсан гэж мэдэгдэж байна. За Бямб гарагт гаргасан аль биесны мэдээлэлээр хятадын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа 1-р сард огцон буурсан. Шинэ оны эхэнд дотоодын эрэлт буурснаас үйлдвэрлэл буурсантай холбоотой байж болзошгүй гэж мэдэгдсэн. За аль биесны худалдан авалтын менежерүүдийн индекс буюу PMI индексийн хувьд 50.1 байсан бол 49.3% болж буурсан. За өөрөөр хэлбэл энэхүү үзүүлэлт нь 50-аас дээш байх юм бол өсөлттэй байгааг илэрхийлдэг бол 50-аас доош орсон тохиолдолд бууралтыг илэрхийлж байгаа. За ингэж буурсан явдал нь салбарын богино хугацааны төлөвт итгэх итгэл буурсныг харуулж байгаа юм. За үндэсний статистикийн товчоо энэхүү индексийг эмхтгэн гаргахдаа нийтдээ 3200 үйлдвэрчдээс судалгаа авсны үндсэн дээр индексийг гаргасан байна. За мөн үйлдвэрлэлийн бусад дэд индексүүд буурсан байна. За тухайлах юм бол шинэ захиалгын индекс буурч 12-р сард 50.8 байсан бол 49.2% болсон. Экспортын шинэ захиалгын индекс 12-р сард 48% байсан бол 47.8% буурсан байна. За үйлчилгээ болон барилгын салбарыг багтаасан үйлдвэрлэлийн бус салбарын PMI индекс 12-р сард 52.2% байсан бол 49.4% болж 2022 оны 10-р сараас хойш хамгийн доод түвшинд хүрсэн байна. За барилгын үйл ажиллагаа огцом суларч бизнесийн үйл ажиллагааны индекс 4%-аар буурч 48.8% болсон нь хүйтэн цаг агаар за мөн хятадын шинэ жилийн баяр болох цагаан сар ойртож байгаатай холбоотойгоор үйлдвэрлэл болон барилгын ажил удаашрсантай холбоотой. Хятадын хамгийн чухал баяр гэгддэг энэ жилийн цагаан сарын амралтын өдрүүд бол удахгүй эхлэх гэж байгаа. За тийм учраас хятадууд баярын үеэр гэр бүлтэйгээ уулзахаар хотоос гарч гэртээ харьдаг. За энэ нь бол жилийн эхэнд эдийн засгийн өгдлийг гажуудуулах хандлагыг илэрхийлдэг. Хятадын эдийн засаг 2024 онд жилд 5% өссөн нь хүчтэй экспорт болон эдийн засгийг өдөх арга хэмжээний ачаар засгийн газар зорилттой түвшинд хүрч чадсан. За хэдийгээр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс тарифаар далайлах бодлого хэрэгжүүлж байгаа ч гэсэн хятад улсын ихүү амжилттай зорилттой бодлогын түвшинд хүрч чадсан. Гэвч бол гол тоо баримт нь эдийн засаг гүнд гүнзгий тэнцвэргүй байдалд орсныг харуулж байгаа юм. За жижиглэнгийн борлуулалт сүүлийн улиралд улам сударсан 4-р улирлын дотоодын нефт эдгийн өсөлтийг 3 жилийн доод түвшинд хүргэсэн ийм үзүүлэлттэй байгаа. За хятадын засгийн газрын зүгээс дотоод эрэлтийг дэмжих чиглэл гохоллон анхаарч байгаа. За өөрөөр хэлбэл хятадын зүгээс хос эргэлтийн гэх ийм бодлогыг хэрэгжүүлж байгаа. За өмнө нь бол хятадын эдийн засгийн загвар нь экспортод тулгуурласан эдийн засаг байсан бол дотоод хэрэглээгээ дэмжих замаар хос одоо эргэлттэйгээр эдийн засгаа хөгжүүлэх ийм бодлогыг хэрэгжүүлж байгаа. За эдийн засгчдын зүгээс засгийн газар компаниудын сэтгэл санааг дэмжих зорилгоор үр дүнтэй арга хэмжээ авч чадах эсхийг хүлээж байгаа юм байна. Бүгд найрамд хятад ард улсын дарга Ши Жинпинг саяхан засгийн газрын өндөр албан тушаалтнуудын оролцсон семинарт оролцож үг хэлэхдээ дэвшилтэд үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэхийг уриалсан байна. Дотоод эрэлтийг эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөх хүч болгох амлалт өгсөн. За мөн хөрөнгийн зах зээлийн хөрстэй холбоотойгоор бодлого боловсруулагчдын зүгээс эдийн засгийг өдөөхтөө болгоомжтой хандах ийм бодлого баримталж байгаа. За хятад улсын хувьд энэ жилийн аль биесны зорилтоо бол тавихтаа 4.5-аас 5% эдийн засаг нь хөгжих боломжтой гэсэн магадлалыг тавьсан гэдгийг хятадын өглөөний пост сонинд мэдэгдсэн байна. Хятадын дотоодын эрэлт буурсаар байгаа учраас бодлого боловсруулагчид үүнд түгшиж хандаж байна. Засгийн газраас гэр ахуйн зарчилгаа хэрэгсэл ухаалаг гар утас зэрэг олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг орлох зорилгоор татаасын схемийг хэрэгжүүлж байгаа. За энэхүү схемийг хэрэгжүүлэхийн тулд засгийн газрын зүгээс хэд урт хугацааны төрийн сангийн тусгай бондын сангаас 62.5 тэрбум зардлыг урьдчилсан санхүүжүүлсэн байгаа. За энэ сарын ихээр салбарын хүүгийн түвшнийг бууруулах, энэ онд банкуудын бэлэн мөнгөний нөөцийн шаардлагыг бууруулах, хүүгийн хэмжээг илүү өндөр өргөн хүрээнд бууруулах боломжтой гэж Төв банкнаас мэдгдсэн. Эрх баригчдын зүгээс өрхийн бараа бүтээгдэхүүний зардлыг нэмэгдүүлэхийн төлөө байгаа учраас үйлдвэрлэлийн салбарын гарцыг шингээхийн тулд үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг эрчимтэй авч байгаа. Гэвч шинжээчид эдгээр алхам нь өсөлтийг товчруулахад хэрэг тусалж чадна гэдэгт одоогийн байдлаар эргэлзээтэй хандаж байгаа юм байна. За бүгд найрамд хятад ард улс бол дэлхийд одоо эдийн засгийн хөгжлөөрөө 2-дугаарт орж байгаа. Цаашдаа Америкийн нэгдсэн улсыг бол эдийн засгийн хөгжлөөрөө төрүүлэх боломжтой гэж харагдаж байгаа юм ус байгаа. За тус улсын хувьд бол энэ одоо гадагшаа чиглэсэн бодлого нь бол амжилттай хэрэгжиж байгаа ч гэсэн дотоод үйлдвэрлэлээ дэмжих, за дотоод эрэлтээ нэмэгдүүлэх замаар одоо хөгжингүй эдийн засгийг бий болгохыг зорж байгаа. За энэ одоо хөгжлийн загвар нь хэр одоо бодиттой хэрэгжих хэсэг нь одоогийн байдлаар эргэлзээтэй байдал үүсгэж байгаа гэсэн хэдий засгийн газрын зүгээс эрчимтэй дэмжих бодлогуудыг хэрэгжүүлж байгаа. За энэ нь бол байгаа онж зорилттой хэрэгжүүлэх хэсэг нь одоогийн байдлаар шинжээчдийн анхаарлыг татаж байгаа маа.